Өнөөдөр бид бүхэн хүмүүсээс энгийн дэлгүүрт худалдаалагддаг сахар ихтэй бүтээгдэхүүнүүдээр бэлдсэн шинэ жилийн бэлэг болон цэвэр сахараар бэлдсэн шинэ жилийн бэлэг хоёрын алигийн сонгохыг асуух болно. Тэгээ хүмүүс алигийн сонгохыг бүгдээрээ хамтдаа харцгаая. Явцгаая. За сайн байна уу? Хүүхдээс чинь нэг юм асуучих. За. Шинэ жил дуртай юу? Дуртай. За тэгвэл ахын дүү шинэ жилээр энэ бэлгийг аммаар нь уу? Энэ бэлгийг аммаар нь уу? Энэ бэлэг чинь яг ингээд сахараар бодоход ерөөсөө энэ ш тахын нөө. Чи ингээд ангаар нийт чадах уу? Чадахгүй юу? Ахын чамд заяа. Хамгийн эрүүл Японы энэ бэлгийг ингээд чамд бэлэг болгож өгч байгаа юм заяа. За тэгээ Аз маркетын ах эгч нарын зүгээс бэлгэлж байгаа шүү. За аль болох сахар багтаа бүтээгдэхүүн хэрэглэж байгаа заяа. Баярлаа. За баярлаа. Шинжлэлийн мэдрэг. За сайхан баярлалаа заяа. За сайн агаа нэг юм асуугаа тэгээд чамд бэлэг өгье. Чи зөвшөөрч гинөө? Зөвшөөрч байна. За чи энэ хоёр бэлгийн алийг сонгох уу? Тэр нь Энийг үү? гэртээ хэрэгтэй. Гэртээ хэрэгтэйгээ сахар сонгож байгаа юм уу? Тий. За гэхдээ сахар хүний биед муу шүү заяа. Сахараа бага хэрэглэж байгаарай. За. Агаан чамд энэ Аз маркетыг оруулж ирдэг Японы хамгийн эрүүл бэлгийг бэлгэлж байгаа. За баярлаа. За. Ахан нэг юм асуучих уу? Ганцаар явж байгаа уу? Найстайгаа явж байгаа юм уу? Нэстага. Найс нэлээ. Энэ хоёр бэлгийн та хоёр алиг навмаар байна. Цаатлаа. Энийг үү? Яагаад? Өнгөлөг гоё харагдаж. Өнгөлөг гоё харагдаж байна. Ер нь сахар хүний биед айгүй хортой байдаг шүү. Аль болох сахараа бага хэрэглэж байгаарай заяа. Аз маркет Японы хамгийн эрүүл бэлгийг шинэ жилийн бэлэг болгоод өгч байгаа. Тэгээд энэ бэлгийг Аз маркетны ах эгч нар нь бас хүүхдүүдтэй шинэ жилийн бэлэг гээд бэлгэлж байгаа шүү заяа. Сайн уу? Сайн. Удахгүй шинэ жилийн баяр болох ч байгаа шүү дээ. Чи хэрвээ шинэ жилээр одоо энэ хоёр бэлгнээс алийг нь сонгох гэвэл чи алийг нь сонгох вэ? Би энийг сонгоно шүү дээ. За яагаад? Энэ ч зүгээр л яат юм. Эднэр бол бүгд төр бэлэг болохоор энийг сонгоно. Зөв. Тэгэхээр ер нь бол энэ бэлэг шиг харагдаж байгаа ч гэсэндээ яг энэ йотонтой ер нь бол тэнцвүүц дундаж сахартай байхгүй юу? Тэгэхээр энэ алийг нь сонгож ирсэн ер нь бол ийм хэмжээний сахарыг идэх чинь гэсэн үг. Аз маркетын ах эгч нараас нь ингээд Япон эрүүл бэлгийн багц гаргацсан байгаа. Тэгэхээр энэ бол хамаагүй сахар багтай. Тэгэхээр мэдөө энийг ингээд идээрэй заяа. Баярлалаа. За баярлаа. Баярлалаа. Манай өнөөдрийн бичлэгтээ Аз маркет маань хамтран ажиллаж байна. Тэгээд удахгүй шинэ жилийн баяр болох ч байгаа тохиолдуулаад хамгийн амттай, чанартай, эрүүл Япон бэлгийн багцыг гаргасан байгаа. Хэрвээ та захиалгыг хүсвэл энэ дугаарууд руу холбогдсон захиалж олно. Хэрвээ өөрийн биеэр очиж авах хүсэх юм бол энэ газруудаар худалдаалагдаж байгаа шүү. Баярлалаа.